ингээд зогсчих. Өөр ингэж. Жаахан ингээд голоо зогсчих. Цааш. Өнөөгөө яг ямар үйл явдал? Чи өөрөөр ингэсэн. 3 бараг 4 болж исэн баха. Юу яга унтчихсэн чинь амар чимээ гараа шилмэл хараад нөгөө цахилгаан бороход чигнаал орилолтол тэгээ босоо. Оо жоо хэлчихэ байж. Жоо хэлчихлээ. За эхнээс нь юу болсон ч хараа. Орчин өөрөөр 4 болж нөгөө манайх юм хуучны 4 давхар орны 4 давхартай байгаа байхгүй юу? Чи уучлаарай байж байгаа. Өс жоо юу яа. Яагаад би бодъё л тоо бас. Ингэж зогсъё л арай том зэ. Шууд яагаад байгаа юм бэ? Тэгэхээр та өөрөөр таныг нэг холбоо яриад сургууль алга болчлоо гэдэг мэдээлэл цэцгтаад байна л да. Яг тодорхой нөхцөл байдлыг ярихгүй юу? Тийм орчин өөрөөр 3 өнгөрөө бараг 4 болж байхад манайх нөгөө юм хуучны байрны 4 давхартай байгаа байхгүй юу? Тэгээ балкон юм том шилэн алттай. Тэгсэн чинь л амар шил дуурал нөгөө цахилгаан бороход тачигнаал хүмүүс зүгээр орилж хашгалтаал борохоогоор хүй хай гэл. Тэгэл босоод юу боллоо харав гэсэн чинь маа нөхрийг доош нь газар ингээд тонгоолгоод гавлаад. Тэгээ манай 3 хүүхэд байсан. Баг нь одоо 4 таахгүй юу? Том нь 13 таа, тэгээ дундх нь 8 таа. Тэгээ хүүхдүүд орилтоол тэгээд хүн юу болоод байна хаашаа авч явж яах чам гэсэн чинь хэлэхгүй хөөш мөөш гэ баг намайг ойртуулахгүй шүү. Тэгээ аваа гараа авчихсан байхгүй юу? Тэр юу тэгээд тэгсэн чинь лавлагтай тэмцэх газар гэл 4 5-уулаа залгаж орж ирэл намайг цаашаа суучих гээл тойрч сууж байгаа л баах юм асуугаал гэр орны чинь нэг чинь нэг диск юм уу ч гэх нэг юм хайн маань гэд тэгээ нэгжлэг хийж байгаа л гараа авсан. Юу газраас гэж өөртөө танилцуулсан мó? Тий, нэг үнэмлэх үзүүлсэн шүү дээ ингээд. Хин гэсэн маа. Наран гэрлэл үү? Тий, мөрдөгч наран гэрэл гээд. Уу яг өөрөө цуг яваад ингээд гэр орноо үзүүлчихээ. Тэгээд яг тийм айхтар ноцтой юм асуугаагүй л те. Гэр орноо үзүүлчих шалгуулчих. Диск гэж юу? Мэдгүй тийм CD байна уу, DVD байна уу? За цагдаагийн хувцастай бүр нөгөө тийм тусгаагийн бараг 4 5 байсан. Тэгэл пижигнэлтэй л эднэр бол айгүй хурдан аваа явчихсан. Цонхоор урдчихсан юм уу? Тий. Одоо цонхч онгорхоо Тэгээд байгаа юу? онгорхоо хിവэрээ тэгээд нөгөө шилийг хагалчаад юу яасан. Нэгжиж мэгжээ дуусаа явахдаа шүүрдээ цэвэрлчих юм би яах юм бэ? Манай хүүхдүүд айгаад голно. Хуйлаад орлоо баг өмдөндөө шээгээд тэгэхээр та нар одоо явчихаа би хаалга үдээ төгчээ гэсэн чинь шилээ цэвэрлчээд явна гэж хоёул гурлаа дайрсаар хагаад хагалсан шил мэлээ цэвэрлээ 2 3 давхар уутан тэг аваа шээ. Тань тайлбарлахдаа юу хэлсэн? Үгүй яг одоо ингээл юу яаж гин. Тийм юу мэдээл ирсэн л гэдэг л чи тийм диск юм уу гэж чинь байгаа юм аа юм. Хүчинтэй өмнө ярьжсэн бол Хаашаа авч явсан, хэд хоногийн хугацаанд авч явдлаа гэдгийг хэлсэн. Хаашаа авч явсныг хэлээгөө. Тэгээд надад тэр мөрдөгч нь юу яасан? Наран гэрэл гэсэн. Бишээр наран гэрэл сайн жаргал, мөрдөг сайн жаргал гэсэн 9-10 хийдгээд утасныхаа дугаарыг бичээд надад цаасан нар бол өглөө энд ирээд уулзаарай гэсэн багхгүй юу? Тэг би хаашаа явж яаж байгааг нь мэдэхгүй юм чинь би өглөө онгоогт чинь сахиа сууж байгаа дуулцна. Тэг бүх утас манай нэг хүүхдийн нэг ажилтгүй Nokia байсан бүх утаснуудыг аваад тэгээ өстэй би өглөө энд ирсэн чинь байгааг байхгүй ажил цуглаад тэгээ бараг 9 өнгөрөөд 10 болчиход маа нөхрийг нэг 2 хүн дагуулсан гаднаас орж ирээд байцаах юм уу яхин цаа дөрөөлөг аваа орцсон. Та нарын гар Тийшээ. Та нарын гар утсыг хураасан асуудал гарсан юм уу? Чинь босааж өгсөн. Өглөө бүгдийг нь аваа явсан өгөөгүй. Тэгээ намайг холбогдоороо би утас байхгүй яаж холбогдсон би хүүхдүүдэд орхио гарч чадахгүй чинь цон хаалга онгорхоо 3 жоох хүүхд хэцүү шттэ. Тэгээ би өглөө энүүгээр байж байгаа түрүүн тэр хин нэрсэн л дээ. Сайн жаргална. Тэгээ ирчээд намайг өө та ирсэн юм уу байж байгаараа гэж орсон. Тэр оронд мисаа яваад хүүхдүүдэд ирчээд буцаад ирж байгаа байхгүй юу? Хүчинтэй өмнө хиний даалгавраар ямар хэрэгт оролцож байгааг хэлсэн.
Тэр энэний даалгавар гэж юм яриаг. Ер нь бол би сонсч ирсэн өөрөөс нэг ийм юм байгаамаа гэд. Яаж яваад орооцолсон юм шиг тайлбарсан бол. Гэхдээ яг Гурван нэг чинь тийм байна. юм. Манай 3-т. 3 өгч том нийттэй. Том нь 13-т. Баг нь Баг нь 4-т. тэгээ хөнгөө Тэгээ 8-т тийм. Ер нь одоо жирийн одоо иргэд ингээд үл мэддэг хүмүүс цонх хагалж одоо үр төрөөр орж ирж байгаа энэ процесс танд одоо хэр сэтгэл зүйн хувьд том одоо Хөө амар шүү дээ. Амар орилж чачглал тэр цахилгаан бороо хогжинтэн чад наат хэлгээл хөөш мөөш гэл орилтоол 5 6 минут ч. Тэгээ дотроос хаалга дэлгаар гаднаас нь хүмүүс ирсэн. Манай дуран дээр бүр шархны лент мэд наацсан мэлээ. Нөхөн ирвэл харуулахгүй гэсэн юм яасан. Лав байгалмаа. баярлалаа. Цагдаад ажилласан. Одоо өмнө яг одоо энэ үед яг ямар ажил хийдэг юм бэ? Ажиллах байх шүү дээ. Тийм. Өмнө цагдаад ажиллажсэн. Цагдаад байсан. энэ одоо хэргийн цорог ганц гэрч гэ таны нөхрийг одоо яриад мэдээлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо сүүлдээ одоо улс төрийн шинжтэй ч юм шиг ийм процесс одоо болоод байна гэдэг ийм хардлагт бол олон нийтэд байна. Тэгэхээр зүгээр жирийн нэг иргэн эхнэр хүний хувьд танд одоо хэлэх зүйл байна уу яг энэ асуудалтай холбоотойгоор хууль нэмтэн байгуулагч юм уу төрөлсөн. Тийм одоо тэгэл ийм том хэргийг гэрчлээл те хэвлэл мэдээлэлээр цацагдаад өчнөө хугацаа олж байгаа чинь. Одоо тэгэл тэр нэг гэрч хохирогчийг хамгаалтанд авдаг газар матер бэдин гэс тэр мөрн бид хэддэг хамгаалт аваагүй брогт. Тэгэл бүх жугтаач гарахгүй идэл нэг газар бүгээл бас лайцтай. Тэгсэн чи харин тэгэл ийм бодлоо. Та 3 хүүхдээ аваад хаашаа явъя гэж бодож байна. Мэдхгүй одоо. Гэртээ байх одоо Хэцүү шүү дээ. Амар те. Сүүлийн 2 өдөр манай энэ урдуур эргэлдээл бэлэн мэжээ гэж өчтөр тийм юм хум яасан гээл маа нэг юу ирсэн. Дүү уцаар ярьсан чаран гадаа ч хүмүүс тэгээл байгаад байна гэд. Тэгсэн чинь удалгүй тэгээд хаалга зохиор тайлаагүй юм гэхэд яаж тайлах вэ хэцүү шүү дээ. Өмгөөлөгч нь одоо ямар юм байгаа? Хизээ авсан. Би уулзч амжаагүй л байна. Өглөө юм болол одоо л гадаа нь байж намайг орон уулзуулахгүй юм чаа. Энэ хавар байж байгаа. Сая хүүхдүүдээ ирэхчээл одоо л танд ямар нэг одоо дарамт шалгалт юм уу хүмүүсээс ирж гэнэ үү? үгүй тийм бол Та өглөөнөөс хойш одоо ингээд хүмүүстэй уулзсан хүмүүс байгаа юу? Одоо ямар хаана ямар газар хандж байгаа? байхгүй би утасч байхгүй. Бүх утас мутас юм уу аваа явцсан. Тэгээ эргээ холбогдгаа уцаа өгөөд Тэр утсаар та утсаа авсан. залгаагүй. Саягаад хамгаалтанд авахгүй байх гэж бодчих. Мэдхгүй хараа. Харин амар гайхчихсан чинь хэцүү шүү дээ. Өчнөө анх тэр хэвлэлээр гарснаас хойшоос зөндөө хугацаа болсон. Тэгээд Одоо болно шүү дээ. тийм.